байгуулагч суурийн хавтгаатай үүсэх үнцгийн синус нь 13.12 байв. Конус нь суурийн радиус нь 5 бол гадаргуун талбайг олгоно. За конусын синус альфа нь 13.12 бол тригонометрийн үндсэн адилтгал ашиглаад ямар адилтгалаар синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа 1 гэдэг үндсэн адилтгалыг ашиглаад косинус альфаг олчих юм бол косинус альфа нь 13.5 болж хувирна гэсэн үг. За бидэрт нэг конус байгаа юм. За ингээд төсөөлөх юм бол конус байгаа юм байна. За конусын хажуу өрөнгө нь суурийн хавтгаатай үүсэх үнцгийг альфа гэжээ. Суурийн радиус нь 5 гэж. За тэгвэл энэ гурвуулжны хувьдад тригонометри харьцаа бичээд хэдүүлээ конусын байгуулагч олъё. L-ийг олъё. За тэгвэл эсрэг катетийг налсан катетийг гипотенуз тувааснаа нь энэ үнцгийн косинус үүдэг. За юу гэсэн үг вэ? Косинус альфа тэнцүү 5-ыг хуваах нь L буюу энэ дээрээс L тэнцүү 5-ыг хуваах нь косинус альфа гэсэн. За косинус альфа маань 5-ыг 13.5 учраас энэ дээрээс байгуулагч нь 13 гарах гэсэн. За конусын хажуу гадаргуун талбай нь болохоор P-г үрждэг нь R үрждэг нь L буюу байгуулагч гэсэн. За радиус нь 5, байгуулагч нь 13 гэхээр энэ тэнцүү 65 P буюу A хариулт байна.